Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамсагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Би амьдралдаа айдас хүрмээр маш олон зүйлүүдийг хийсэн. Та айж байгаа учраас Бурхныг дуулууртай дагахаас зайлсхийж болно хэмээн битгий бод. Би айж байна. Та айж байсан хэдий ч урам зориг бол таныг ураг шалгуулдаг. Зүгтаах явдалд нэгэн сонирхолтой зүйл байдаг. Энэ талаар бүхэл бүтэн номлол надад байгаа хэдий ч түүнийг номлох цаг надад байхгүй. Гэвч хүмүүс ямар нэгэн зүйлээс зүгтэх үед хичнээн ч удаан он жил өнгөрсөн байх хамаагүй явандаа Бурхан тэдгээр хүмүүсийг зүгтаасан зүйл рүү буцаа аваадсан байдаг тохиолдлууд Библиэлд нэлээдгүй гардаг. Мосе Египтээс зүгтаасан байдаг. Тэр Бурханы төлөвлөгөөнөөс баг зэрэг төрүүлж явж байсан бөгөөд тэрээр Израильчүүдийг чөлөөлөхийн тулд Бурхан түүнийг ашиглахыг хүсэж байгааг мэдэрч байсан. Заримдаа та өөрийн амьдралд байгаа Бурханы дуудлагыг мэдэрдэг ч өөрийн хүчээрээ баг зэрэг төрүүлж явхаар тэр чинь тийм ч сайн үр дүнд хүрэгдэггүй. Тиймээс та өөрийн бүхэл боломжийг ашиглан Бурханы товлсон цаг хугацаанд хийхийг хичээх хэрэгтэй. За тэгээд Мосе нэгэн Египт хүний амийг хөнөөдөг. Энийг харсан хүн буруутгаж эхэлдэг бөгөөд тэрээр өөр хэн нэгэнд тэр талаар хэлэхээр явдаг. Ийхүү Үлс 7:29. Энэ үгнээс нь болж Мосе зүгтэн Медианы нутагт ирмэл хүн болон амьдарч байхдаа 2 хүүгийн эцэг болжээ гэж Библиэд маш тодорхой өгүүлсэн байдаг. Бурхны түүгээр хийлгүүлэх гэж буй зүйлийн төлөө тэр 40 жил цүлд амьдарч бэлтгэгдэх хэрэгтэй байна. Хүн бүрс Бурхны төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байдаг. Би та нараас асуухад та нараас хичнээн чинь түүний төлөө олон жилийн туршид бэлтгэгдэхэд бэлэн байна вэ гэж би асуумаар байна. Маш олон жилүүд гэж би хэлсэн. 2 хүүгийн ээж Есүс дээр очиод миний 2 хүүгийн нэг нь таны баруун тал, нөгөө нь зүүн тал чинь суугаасай гэж би хүсэж байна гэж хэлж байсныг та нар санаж байгаа үстэй. Түүний хариулт нь үнэн гайхалтай байсан. Тэрээр та юу хүсэж байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Та нар миний уух хаягнаас уухад бэлэн байна гэж үү хэмээн хариулсан байдаг. Ямар нэгэн зүйлийг хүсэх нь амархан. Ямар нэг албан тушаал дэвшихийг хүсэх нь амархан байдаг ч тэрхүү албан тушаалтай хамт илүү их хариуцлага ирдэг. Бидний амьдралд өөрчлөлтүүд гарч магадгүй хийхийг үнэхээр хүсэхгүй байгаа маш олон зүйлсийг бид хийх хэрэгтэй болдог. Би өөдрөг байдлыг тань хуглах гэж оролдож байгаа юм биш шүү. Бид хүмүүстэй шударгаар ярилцаж бүхэл зүйл хөгжилтэй тоглоом шиг биш байх болно гэдгийг тэдэнд хэлэх хэрэгтэй хэмээн боддог. Тэгэхээр 42 жилийн өмнө эхэлснээс яг одооны байгаа мөч хүртлээр би хичнээн их хөдөлмөр зарцуулсан талаараа ярих тийм их цаг хугацаа надад алга байна. Өөрийнхөө урсгасан нулимс зовлон бэрхшээл, уйлж байсан цаг мөчүүд, бууж өгөхийг хүсэж байсан үеуд хэцүү бэрх ажлууд бол өөр маш олон зүйлсийн талаар ярих цаг надад үнэхээр алга. Гэхдээ хамгийн гоё нь ямар ч хүн хүсэх хамгийн гайхамшигтай шилдэг боломж болцоог олгосон амьдралаар амьдарсаар ирсэн юм. Саяхны нэг өдөр Бурхны надаар хийлгүүлсэн зүйлсийн талаар би бодлогшин сууж байсан юм. Өнөөдрийн миний хэлхийг үнэхээр хүсэж байгаа зүйл бол хэрвээ Бурхан танаар ямар нэг зүйлийг хийлгэхийг хүсэж байна гэж та боддог бол түүнд чи ямар ч зүйл сатаа болохыг битгий зөвшөөр. Юунаас ч битгий зөвхт харин ч тэр зүйл рүүгээ гүнгэж. Давид болон Голиатийн талаарх түүхийн миний дуртай хэсэг бол би чамайг алах болно хэмээн Голиат тэрэнд хэлэхэд үгүй би чамайг алах болно гэж Давид тэр хоёр хоорондоо харилцан ярилцсныхаа дараа Давид тулдааны тэргүүн шугамлуу яаран гүйж ирвэ хэмээн хэлсэн хэсэг юм. Би үүнд дуртай. Заримдаа та өөрийнхөө өмнө тулгарч байгаа бэрхшээлүүд рүүгээ хэтэрхий удаан хугацаагаар ширтээд байвал та тэдгээрдээ нүүр тулахаас айж эхлэх болно. Ихэнх тохиолдолд бид зүгээр л урагш хөдлөх хэрэгтэй. Хэрвээ та Бурхантай хамт урагшлан явж байгаа юм бол явах хэрэгтэй болдог. Энэ тийм сэтгэл татам үг биш хэдэж та өөрийнхөө зүүн бэлгийнхээ дагуу хөдлөх хэрэгтэй байдаг. Өөхөлд хүргэх ямар нэгэн зүйлийг та бодож болох тул хийх нь зөв хэмээн сэтгэлдээ мэдэж байгаа тэр зүйлээ хий.
Бурхан танд хийх боломжийг олгосон хэдий ч ямарваа нэг зүйлийг одоо хүртэл хийгээгүй байгаа тийм хүмүүс энд байгаа. Яагаад гэвэл тэрхүү зүйлийнхээ талаар хэтэрхий их тунгаан бодож түүнээс олж гарах золиосын талаар та маш их бодсон. Тэр талаар өөр хүмүүс юуг ярих бол мөн шүүмжлэлийн талаарч бодсон байдаг бөгөөд хэрвээ та Бурхантай хамт ажиллах юм бол тиймэрхүү зүйлүүдийг улам жилүүгээр хүртэх боловч үүндээ тийм амьдрал үнцэнтэй байдаг. Би өөр зүйлстэй бас нүүр тулж байсан. Чамд аавтайгаа нүүр тулах цаг мөч ирнэ гэж Бурхан надад хэлсэн. Маш олон жилийн турш тэр намайг хүчирхийлсэн ба өөр ямар ч хүн энэ тухайгаа ерөөсөө ярьдаггүй. Хүчирхийл, бэлгийн хүчирхийл гэдэг нь ялангуяа дээр үед хамгийн тэнэг зүйл байсан. Хинч тэр тухайд ярьдаггүй байж үлээ. Магадгүй би өөрийгөө эндрийн цаанаас иймэрхүү зүйлийн талаар анх ярьж эхэлсэн итгэгч хүмүүсийн нэг нь гэж би боддог юм. Ийм явдал маш олон хүмүүс тохиолддог. Энэ талаар ярихыг хэнийгэн сонсох хэрэгтэй байсан бөгөөд би ярьсандаа маш их баяртай байдаг. Гэхдээ би өөрөө аавтайгаа хизээч нүүр тулаагүй байсан. Таны надад хийсэн зүйлийн талаар бид хоёр ярилцах хэрэгтэй хэмээн хизээч хэлж үзээгүй. Би тэхийг ч хүсдэггүй байсан. Яагаад гэвэл тэр олон жилийн турш намайг айцаар дамжуулан хянан захирдаг бөгөөд яг чи үннийг хэлэхэд би тэрнээс айдаг байлаа. Гэвч Бурхан миний зүрх сэтгэлд эхлээд тэр зүйлийг хийгээсэй хэмээн би чамаас хүсэх цаг мөч ирэх болно гэж мэдүүлсэн юм. Тэрээр цаг нь болоогүй байгаа боловч чи өөрийгөө бэлд. Намайг хэлэх үе чи хийх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Би энэ талаар Дэвид хэлсэн. Цаг нь болоогүй байгаа боловч намайг тэрнтэй нүүр тулан ярилцах цаг ирэх үед чамайг надтай хамт яваасай гэж би хүсэж байна гэж хэлсэн. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ энийг нуудаг байсан. Ээж дүү аав маань хүртэл нуудаг байсан. Аав маань ямар хүн байсан, юу хийдэг талаар бүгдийг мэддэг. Манай хамаатны зарим хүмүүс ч энд байдаг бай. Нэг орой Бурхан цаг нь боллоо хэмээн надад хэлсэн юм. Энэ талаар бодох цаг надад байхгүй байсан. Хэрвээ би тэр талаар бодсон бол тэр зүйлийг хойш нь тавьж тэр талаараа бодсоор л байх байлаа. Тэгээд би тэрэн дээр очиж өмнөөс нь харан шалан дээр сунгаа. Таны надад хийсэн зүйлийн талаар бид ярилцах цаг нь болсон гэж хэлсэн юм. Өө Бурхан минь ээ, тэрний нүүр нь уулаан болсон байсан бөгөөд ээж маань энүүгээр тэрүүгээр холхи явж байв. Ээж маань гэр дотроо холхи энэ тэр өрөөрөө холхисоор байсныг та нар мэдэх үү? Хүмүүс нууж байгаа зүйлээсээ болж тав тухгүй болдог. Би тэрэнд хандан таны надад хийсэн зүйл үнэхээр буруу зүйл байсан. Тэр зүйл миний сэтгэлийг маш ихээр өвтгсөн. Гэхдээ Бурхан одоо намайг хэрглэж байна гэж би хэлсэн. Мөн миний танд хэлмээр байгаа зүйл бол би удахгүй зурагтаар номлож эхлэх гэж байгаа бөгөөд надад тохиолдсон энэ явдлын талаар би ярих болно. Энэ талаар хүмүүс сонсож эхлэнэ гэдгийг би танд зүгээр л хэлмээр байна. Би энэс хойш энэхүү нууцыг хадгалж явахгүй гэж хэлж байлээ. Та нар юу гэдгийг мэдэх үү? Урт түүхийг товчлоод хэлэх юм бол аавыгаа 83 настай байхад нь би тэрнийг эзэнлүү хөтөлсөн бөгөөд тэр бас усан баталгаа хийлгүүлж байлээ. Энэ бүх зүйл нэг иймэрхүү байдлаар төгссөн. Айдас хүрмээр маш олон зүйлийг би амьдралдаа хийж байсан. Та айж байна гэдг нь Бурханыг дуулууртаа дагахад зайлс хийж болно гэж та битгий бодоорой. Би айж байна. Таныг айж байх зуур зоригтой байна гэдг нь таныг урагш хөдөлгөж байдаг. Та тэр зүйлээс айдаг. Та айж байгаа учраас тухайн зүйлээс зүгтах хэрэгтэй гэж бодож болохгүй. Та тэр зүйл рүүгээ гүн очих хэрэгтэй. Тэгснээрээ та тухайн зүйлээс насан туршдаа зүгтаахгүй байх болно. За аль бүгдээрээ энийг дахин нэг хэлье. Та ямар нэгэн зүйлээс айж байх тусам тэр зүйлтэйгээ нүүр тулж даван туулах хэрэгтэй. Ягд гэвэл хэрвээ та тийхгүй бол та тэр зүйлээс амьдралынхаа турш зүгтаах болно. Амьдралынхаа зарим нэг асуудлуудтайгаа нүүр тулах хэрэгтэй байгаа хэнийг өнөөдөр энд байна уу? Та нараас хичнээн чин хэнийгний төлөө хэтэрхий их хугацааг зарцуулсан бөгөөд одоо тэр хүнтэйгээ нүүр тулах цаг нь болсон гэж бодож байна уу? Мэдээж тэдгээр хүмүүс энд чинь дургүй байх болно. Би мэдэхгүй байна, магадгүй тэд тантай дахин хизээж уулзан ярилцахгүй байх. Гэхдээ та бол зөвхөн Бурханы өмнө л хариуцлагатай байлаа. Хэрв зарим зүйлсийг сэгсэрж амжилтыг хүлээж авах гэж байгаа юм бол бид бас энийг амьдралдаа хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Үйлс 28:1-5 Ийхүү эсмийн дүлцэн бид
Угаарлыг малд гэж нэрлэдгийг мэдв. Хил харьтнууд ч бидэнд юр бусын илгэсэг хандаж барууцдхан хүүтэн байсан тул гал өртөөд бид бүгдийг угтаж авлаа. Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд галын халуунаас болж тэдгэрийн дундаас нэгэн хортмоогоо гарч ирээд гарт нь зүгтчихэв. Түүний гараас амтан унжиж байгааг хил харьтнууд маань хараад өөр хоорондоо энэ хүн алуурчин гэдг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шудрагяас түүнд амьдрахыг зөвшөөрөгдсөнгүй гэж ярьцгаажээ. Яагад гэвэл хэрвээ хортмоогоо хинэгнийг хазах юм бол тэд нас орж байсныг л тэд үргэлж хардаг байв. Тэрээр амтныг галд сэгсэрч хаяад харин өөрөө яасан ч үгүй. Тэгэхээр яг энээс гаралтай бүхэл бүтэн номлол надад байгаа боловч та бүхэн зүгээр л тэрнийг сэгсэрч хай гэж нэрлэгддэг жижигхэн хэсгийг зөвхөн сонсч болно. Тэрнийг сэгсэрч хай гэдэг нь муу сүнс таныг ямар нэгэн арга зам хэлбэрээр хазах эсвэл тэр нь магадгүй таныг голөгдох байдал, хэнийг нь таныг өвтгөх, ямар нэгэн байдлаар таныг хүчирхийлэх болон тэр соёонуудаараа таныг хатгах үед та тийхүү үйлдэхийн түүнд зөвшөөрөх албагүй гэсэн үг юм. Та тэрнийг сэгсэрч хай. Тэрний үгс үгүй гэвэл та зүгээр л энэ зүйл намайг зогсохыг ийм байдалд оруулахыг би зөвшөөрөхгүй. Би энийг зөвшөөрөхгүй хэмээн шийдэх хэрэгтэй. Паул дагалдагч нарын талаар өөр нэгэн жишээг өгсөн байдаг бөгөөд Лук 10 дугаар бүлэг Эшлэл 10-аас 11. Харин ямар ч хотод очисон хэрвээ тэд та нарыг хүлээн авахгүй байвал гудамжинд гараад бидний хүлд наалдсан хотын чин тоосыг та нарыг эсэргүүцэн гөвлөө гэж хэлсэн байдаг нь надад үнэхээр хачирхалтай санагддаг. Өөр нэгэн Библийн хувилбарт та нарын эсэргүүцлийн эсрэг бид сэгсэрч хаялаа. Харин Бурхны хаанчлал айсвыг сайн мэдтүгэ гэж хэл. Та нарыг сонсдог нэг нь намайг сонсдог. Та нарыг үл ойшоодог нэг нь намайг үл ойшох болно. Намайг голдог нэг нь намайг илгээсэн нэгнийг голдог үлээ гэж хэлсэн байдаг. За одоо нэгэн бодит үннийг хэлье. Над руу анхаарлаа хандуулж дараах үннийг хүлээ ав. Та юу хийдэг? Хичнээн чи хичээсэн? Хэр их сайн хүн байсан ч хамаагүй. Хүн бүр танд дуртай байхгүй. Та хичнээн хичээсэн ч таныг хүлээ авдаггүй тийм нэгнийг та зүгээр л сэгсэрч хайж сурах хэрэгтэй. Өнөөдөр бүгдээрээ баг зэргийн дадлага хийцгээе. Сэгсэрч хай. Бид амьдралыг туулан гарах явцдаа сэтгэлийн минь өвтгөж биднийг зогсоохыг тухайн зүйл зөвшөөрдөг. Тэгээд бид хэдэн сарын турш өөрсдийгөө шаналгаж ямар нэгэн байдлаар бидэнд сүргээр нөлөөлөхийг зөвшөөрдөг ба тэрхүү зүйлээ сэтгэлдээ тээн явдаг. Таны сэтгэл зүрэг шаналгах яг тэр цаг мөчид таны хийх хэрэгтэй зүйл бол зүрхэн шархалсан хүмүүс бусдыг шархлуулдаг. Би энийг сэгсэрч хайж байна. Би энийг сэтгэлдээ хадгалж явахгүй. Бурхан минь та намайг эдгэж энэхүү зүйлийг зөв тал руу эргүүлж чадна хэмээн хэлээрэй. Тийм биш гэж юу? Энд байгаа хүмүүсээс хичнээн нь багхан ч гэсэн гологдох байдалд орж байсан. Тэр зүйл сэтгэл зүрхийг чинь шархлуулснаас болж та одоо өөрийнхөө хүсэж байгаа амьдралаар амьдрдаггүй. Амьдрахыг ч хүсдэггүй болоо гэж би бодож байна. Ягд гэвэл бусдад гологдохоос айдаг айдас таныг захирахыг та түүнд дахин зөвшөөрсөн байдаг. Та нар энийг мэдэх үү? Тэд Есүсийг голсон ч тэр түүнийг даван туулсан байдаг. Хүмүүс та нарыг үл ойшох болно. Учир нь тэд намайг бас үл ойшоосон хэмээн тэр хэлдэг. Тиймээс хэрвээ би хэнийг нь туслахыг хүсэх үед тэд намайг голох юм бол тэд үнэндээ намайг голж байгаа гэсэн үг биш. Тэд намайг илгээсэн нэгнийг голж байна гэсэн үг юм. Хүмүүс таныг хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн айдас таны амьдралыг захирахыг та тэрэнд битгий зөвшөөр. Хүмүүс таны талаар юу гэж бодож байна гэдгийг таныг хөшөөж хамаг анхаарлыг чинь татдаг бол Бурхны танд өгөхийг хүсэж байгаа амжилтуудыг та хизээж хүлээн авч чадахгүй лээ. Тийм шүү. Өнөөдөр яг одоо энд байгаа хүмүүсээс хичнээн нь Бурхны төлөө урагшаалхан ямар нэгэн зүйлийг хийхийг хүсдэг байсан хэдий ч хэрвээ чи тэрнийг хийвэл бид чамтай харилцах харилцаагаа бүр мөсөн таслана гэсэн
Жижиг сажиг үгсийг сонсож эхлэнгүүтээ зориглон үйлдэх гэж байснаа зогсоосон бол хэмээн би гайхан бодож байна. Миний одоо хийж байгаа зүйлийг хийлгэхээр Бурхан намайг дуудах үед эмэгтэйчүүд миний хийдэг шиг зүйлийг хийдэг байв. Өнөө үед эмэгтэй хүн номлох нь хэцүү гэж боддог бол та энийг 45 жилийн өмнө хийх гэж оролдох хэрэгтэй байсан. Тоглолгүйгээр шууд л хэлэхэд сүмээс яв гэж надад хэлсэн юм. Тэр нь маш том асуудал байлаа. Учир нь бидний амьдралын ихэнх нь сүмийн эргэн тойронд эргэлддэг байлаа. Бусадтай нөхөрлөх хүүхдүүд маань сүмийн сургуульд явдаг байсан гэд бүхэл зүйл. Би тэрхүү шийдвэрийг гаргахдаа зөвхөн өөрийнхөө төлөө биш бас хүүхдүүдийнхээ төлөө хийсэн боловч хүүхдүүдэд маань олон жилийн турш үнэхээр хэцүү байдаг байв. Маш олон хүмүүсээс бид найз нөхдийн холбоогоо тасалсан ба толгой нь эргэсэн байна гэж хүмүүс миний талаар боддог байлаа. Зүгээр л жирийн байх явдлаас арай өөр байдлаар харагдах хэн нэгэнтэй холбоотой байхыг хүсээгүй. Та нар юу гэдгийг мэдгүй би бол жирийн нэгэн, тэр нь зүгээр шинэ маягийн жирийн нэг зүйл юм. Би магадгүй таны мэддэг жирийн нэгэн боловч энэ дэлхийн хэмжүүрээр хэмжүүл жирийн нэгэн биш байж болно. Би зүгээр л нэг жирийн амьдралаар амьдардаг жирийн л нэгэн эмэгтэй байх хэрэгтэй хэмээн муу сүнс надад хэлхийг оролцсоор байлаа. Тэр нь юу хэлээд байгааг би мэддэггүй. Би тийм биш. Би тэрнийгээ баталгаатай хэлж чадна. Бурхны эмэгтэй болох та жирийн л нэгэн эмэгтэй байх гэж битгий хичээнэ. Бурхны хүсэж байгаа тийм нэгэн бай. Сатан хүмүүсээр тэрч битгий хэл танд хайртай хүмүүсээр чинь дамжуулан таны явах ёстой хувь тавилангаас таныг холдуулахыг оролддог. Та түүнийг битгий зөвшөөр. Өөрийгөө бусад хүмүүстэй битгий харьцуул. Ямар хүн өөр бусадтай адилхан байхыг хүсэх вэ? Бусдаас өөр байна гэдг нь илүү онцгой бөгөөд үн цэнтэй байдаг. Паул би бусдад адилхан байхыг хичээсээр ирсэн бэлээ. Харин одоо бол би Эзэн Есүс Христийн элч болсон гэж хэлсэн байдаг. Та хүн болгоныг өөртөө дуртай болгохын төлөө зүтгэхийн тулд өөрийнхөө амьдралд хүлээн авах Бурхны гайхамшигыг битгий алд. Тийм биш гэж үү? Та Бурхны төлөө бүх талаараа явдаг итгэгч юм бол магадгүй зарим нэгэн найз нөхдөд алдаж болно. Гэхдээ тийм маягийн найз нөхдөд байхыг та хүсэх хэрэггүй. Танд хэрэгтэй цаг мөчид та тэднийг хайгаад олохгүй байх болно. Хэрвээ хий нэгэн таныг тэдний хүсэж байгаа тийм л найз байхыг хүсдэг бол тэд таны жинхэнэ найз биш бөгөөд тийм хүмүүсийг эртхэн шиг өөрөөсөө холдуулах нь танд хамаагүй дээр юм. Та өөртөө хичнээн дуртай байхад суралц тэгснээр та хизээж ганцаардаг. Би өөртөө цагийг өнгөрөөх дуртай. Би тэгтгээ өөртөө үнэхээр нийцдэг. Гомдлоо сэгсэрч хай. Таныг хий нэгэн гомдох яг тэр цаг мөчид та үгүй гэж хэл. Уур уцаар сөрөг хандлага, гомдлох, өөрийгөө өрөвдөх явдал гэх мэтийг Паул жижигхэн хорт могоог хэрхэн сэгсэрч хайсан шиг сэгсэрч хай. Сэгсэрч хай. Тэрнийг сэгсрээд л хай. За бүгдээрээ дахин нэг оролдоод үзье. За одоо бид нууцтай боллоо. Дараагийн удаа хий нэгэн таныг өдөн хатгах юм бол та тэдэн лөө хар зүгээр л инээнцэглээ тэгээд л яваад. Үлс 7:20. Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэрээр Бурханд үзэсгэлэнтэй нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт 3 сар торинсон ажээ. Харин түүнийг хаягдсны дараа Фараоны охин олж авч өөрийн хүүшгээ асран өсгөв.
Мосе Египтийн эрдэм бүхэнд боловсрч үг болон үйлсээр хүчтэй эр болон өсжээ. Тэгээд 40 нас хүрээд Израилийн хүүгүүд нутгийн ах トゥ нартайгаа уулзах бодол зүрхийн эзэмдэв. Тэдний нэг шудраг бусаар доромжлогдож байг тэр харж түүнийг хамгаалан өнөө Египтийг цохон унгаж дарлагдсан хүний өшөөг авчээ. За одоо би дараах зүйлд та нарыг анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Ишлэл 25. Бурханаас түүний гараар тэдэнд аврал эрхийг ах トゥ нар нь ойлгоно гэж тэрээр бодсон авч. Тэд ойлгосонгүй. Тэд тэрнийг хүлээ авна хэмээн тэр таамаглаж байсан боловч ойлгосонгүй. Бурхан надаар номлуулахын тулд намайг дуудаж байгааг хүмүүс ойлгох бах гэж би бодож байсан. Би эмэгтэй хүний бие махбодтой төрсөн нь тэдэнд том асуудал байх болно гэж бодож байсан. Би үнэхээр Бурханы надаар хийлгүүлэх гэж байгаа зүйлийг л хийх гэж оролдож байсан юм. Тэдгээр зүйлсийн аль нь ч тэрч битгий хэл эмэгтэй хүн номлож болохгүй гэж хүмүүс надад хэлж эхлэхээс өмнө би тийм юм байдгийг мэддэг ч байлаа. Гэхдээ тэрэнд эндүү ариутсан байлаа. Аль хэдийн хийгээд эхэлчихсэн байсан. Тэд ойлгоно гэж би үнэхээр бодсон. Бүх найз нараа алдаж сүмээс явах хэрэгтэй болно гэж би ерөөсө бодоогүй. Хүмүүс миний төлөө баярлаж тэд баяртай байх болно гэж би бодсон. Таны төлөө баяртай байх болно хэмээн бодож байтал хүмүүсийн танд гаргаж байгаа байдал нь танд үнэхээр ойлгомжгүй байдаг тийм нөхцөл байдалтай та нар ер нь учирч үзсэн үү? Та нар яагаад миний төлөө зүгээр л баяртай байж болохгүй гэж? Яагаад гэвэл хүмүүс гэдэг атаархуу байдаг юм. Тэгээд л болоо. Атаархуу хүмүүс. Тиймээс бүгдээрээ атаархлын талаар цөөхөн минут ярьцгаая. Бусдад байгаа зүйлд битгий атаарх. Битгий шун. Нэг удаа нөхөр маань Бурханаас нэгэн үгийг хүлээн авч үлээ. Дэв юу н тэгдгүүл дээ. Дэв ерөнхийдөө бол би Бурханаас нэг үг хүлээн авлаа хэмээн хэлж явдаггүй. Тиймээс хэрвээ тэр тийхүү хэлэх юм бол тэрнийг сонсох үнэхээр хэрэгтэй байдаг. Бид нэгэн уулзалтыг хийж байсан бөгөөд тэрхүү үг нь тэр уулзалтан дээр ирсэн юм. Ерөнхийдөө бол хүмүүс зориулсан үг байсан юм. Тэд нар өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлийг хүлээн авсан, өөр хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ баярлахаас нааш хүсэж байгаа зүйлээ хизээж хүлээн авахгүй байх болно гэсэн үг байсан юм. Энэ хангалттай биш гэж үү? Жишээлбэл та гэрлээгүй байгаа бөгөөд гэрлэхийг хүсдэг гэж бодъё. Өнгөрсөн 2 жил таны хамгийн дотны 3 найз чинь гэрлэв. Та одоо бараг хувцсны шин шүүгээ авах хэмжээний сүд бүсгийн дотны найзын шин дайшинцтай болсон. Тэгтэл таны хамгийн дотны найз бүсгүй ирээд сүү тавьснаа хэлэхэд яг үнэндээ танд зүгээр л атаархах сэтгэл төрөв. Та түүний төлөө баяртай биш гэсэн худал дүүрээс гэж эзнийг магтыг хэмээн хэлв. Гэвч та баярлахгүй байгаа. Таавал хүмүүст юу гэж хэлснийг та нар мэдв үү? Тэрээр та нар бол сүнсний хувьд огт төлөвшөөгүй. Ягд гэвэл та нарын дунд атаархал зөрчилдөөн байсаар л байгаа бол та нар итгэлийн нялх нэраа шатанда байсаар байгаа биш гэж юу хэмээн хэлсэн байдаг. Бурхны биднээс хүсэж байгаа зүйл бол алив түүнд бүрэн итгэх явдал юм. Энд байгаа хүмүүст яг юу хэрэгтэй вэ гэдгийг тэр яг товлсон цагта өөх болно гэдэгт бүрэн итгэх явдал бөгөөд өөр хинэгний хүлээн авсан зүйлийг бид үргэлж авахыг хүсхийн төлөө байх ёсгүй. Өнөөдрөөс эхэлж та өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоох болно гэдэг шийдвэрийг гаргаж чадах уу? Бид зөвхөн нэг өдөр гадуур явах зураа өөрсдийнхөө ямар нэгэн зүйлээ өөр хинэгнийхтэй хэрэг харьцуулдаг үлээ хэмээн би гайхширдаг. Энэ нь түргэн хугацаанд тохиолддог бөгөөд бид заримдаа тийхүү үлдэж байгаагаа ч анзаардаггүй. Өөр бусад хүмүүст байгаа зүйл татаарахгүй байх нь бидний хичнээн ихээр эрх чөлөөтэй болгоно гэж. Бурхан тухайн зүйлийг яагаад тэдэнд өгсөн талаар ч шүүх шаардлагагүй болох байлаа. Бурхан минь тэд түүний хүлээн авах зохистой хүмүүс биш. Та яагаад энийг тэдэнд өгөөв? Та яагаад надад өгсөнгүй вэ? Тэр бол бидний хинийхэн санаа зовох асуудал биш юм. Тэгээд зогсохгүй би Бурханаас зурах үедээ суралцсан нэгэн зүйлийг та нарт хэлье. Маш олон тохиолдолд та хинэгнийг
Бурхны хайраар хайрладаг боловч яг үүндээ таны дургүй байдаг тэр хүнийг харсаар байтал ч бурхан ивэдэг. Бурхан минь та хүүхдүүдийн маныг ивээсэн бол үнэхээр сайхан байх байлаа. Гэвч очиж тэр эмэгтэйг ивэдэ гэж юу гэмээр байдаг. Та нар юу гэдгийг мэдхүү? Ихэнх тохиолдолд таны хүсэж байгаа зүйлийг бурхан таны мэддэг хий нэгэнд өгдөг бөгөөд тэр нь тухайн зүйлээр ивээгдэх зохистой нэг юм биш байдаг нь таны хандлага тухайн зүйлийг хүлээн авахд бэлэн болсон эсхийг чинь тэр шалгахын тулд тийхүү үйлддэг байх нь байна. Таны бурхнаас асууж байгаа зүйлийг та хүлээн авахд бэлэн байгаа эсхийг харахын тулд үлээ. Цөөн хэдэн үгээр энэхүү сэдвийг дуусгахыг гэж би бодож байна. Өөр хинэгнийг амархан дуурайгч битгий бай. Өөрийн байх ёстойгоор л байх хэрэгтэй. Бурхны танаар хэлэхийг хүсэж байгаа зүйлээс битгий зүгт. Харин ч тэр зүйл рүү гүн оч. Хариуцлагаа өөрч тухайн зүйлийг бурхантай хамт цасан залруулах. Энэ бол таны амьдралд амжилттай байхын хамгийн чухал түлхүүрүүдийн нэг үлээ. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн байна.